байцгаана уу та бүхэндээ өнөөдөр математикийн 2024 оны ишийн А хувилбарын 3 оны бодлогуудад та бүхэндээ бодлолтыг танилцуулъя. За эхний маань бодлого бол 29 дугаар бодлого байгаа. 3 ба 8-ийн алиндаж хуваагдгүй 100-аас сэтрэхгүй натурал тооноодын нийлбэрийг олоорой гэсэн байна. Тэгэхээр 100-аас сэтрэхгүй гэхээр 100 өөрөө яна гэсэн үг орно. Тэгээд тэрнээс дээш тоонд орохгүй гэсэн үг байна тийм. За цөмөрөө эхлээд 1-ээс 100 хүртэлх тооныхын нийлбэрийг яах нь вэ? Ингэчээд дараа нь 3 ба 8 хуваагддаг тоонуудаа олоод тасчих юм бол 3 ба 8 хуваагддаггүй тоонууд нь үлдэнэ гэсэн үг шүү дээ нийлбэр тийм. За цөмөр арифметик прогресс үүссэн тийм ээ. Арифметик прогресс 1-ээс 100 хүртэлх тоонууд маань арифметик прогресс үүссэн тийм ээ. Хамгийн ихний тоо маань 1, хамгийн сүүлийн тоо маань 2, нийт 100 таагааг бол арифметик прогрессийн ерөнхий гишүүн томьёо хамгийн их дээр нь хамгийн ихний гишүүн дээр хамгийн сүүлийн гишүүн нэмлээ. 1 дээр 100 нэмлээ. 2 туугаа тоошгөр нүчил 100-аар үржүүлээ. Тэгэхээр 101-ийг 50 үржүүлсэн тийм яах нь тэнцүү болно. 100-гаа 2-тоо очоод 50 болно шүү дээ тийм. За ингээд нийлбэр маань 5050 гарах нэ. За энэ бол 1-ээс 100 хүртэлх тооны нийлбэрийг олж хийсэн мөрөө тийм. Одоо 3 хуваагдах тоонуудынхаа нийлбэрийг олно. За эхлээд 3 хуваагдах тоонууд нь хэдэн ширхэг байгааг олж үзье. Тэгэхээр 100-г 3-аар бүхэл хэсгээр хуваачих юм бол 33 ширхэг тоо 3-т яадаг байх нь хуваагддаг тоонууд байх нэ. За тэгвэл хамгийн ихний тоонд 3, хамгийн сүүлийн тоонд 99 бол 3 хуваагддаг тоогоо. Үүнийг 2 хуваагаад тоо ширхэг болох 33-аар дахиад математик өрөөсөө хэсэний томьёогоор бодчих чинь тийм ээ. За ингэх юм бол 102-ыг үржихэн 33 хуваах нь 2. Тэгэхээр 102-оор 2 тухаар 51-ийг үржихэн 33 буюу 1683 гарах нэ. За тэгвэл одоо дахиад 8 хуваагдах тоонтой болъё. За ихтэй 8 хуваагдах хэдэн тоо байгаа вэ? 100-аар 8-д бүхэл хэсгээр хуваавал 12 тоо. Тэгэхээр 100 дотор бол 12 тоо 8 хуваагддаг байна. Хамгийн ихний тоо 8, хамгийн сүүлийн тоо 12-ыг 8-аар 96 байна тий. Тэгэхээр 8 дээр 96 нэмээ 2 хуваагаад тоош 12-ыг нүжүүллээ. Тэгэх юм бол 104-ийг хуваах нь 2-ыг үчиг нь 12 буюу 12-оо 2-тоо очих юм бол 6 гарна. Тэгэхээр 104-ийг 6-аар үржүүлээд 624 гарах нэ. За тэгэхээр манай 1-ээс 100 хүртэлх тооны нийлбэр маань 5050 тий. Харин 1-ээс 100 хүртэлх тоон дотор 3 хуваагдах тооны нийлбэр маань 1683. Харин 8 хуваагдах тооны нийлбэр маань 624 гарч чинь тий. Тэгвэл шууд 5050-аас 1683-аас 624 хасчихвал нэг илүү юм гардаг тий. Ямар юм гардаг? 8 3 2 зэрэг хуваагддаг тоо гэж бодож байна. 8 3 2 зэрэг хуваагддаг очин жишээ нь хамгийн баганд 24 тий. За тэгвэл 8 ба 3 хуваагддагны тооныг хэдэн ширхэг байгааг болъё. Тэгэхээр 100-га 24 хуваачи 4 ширхэг тоо байх нэ. За тэр 4 тооны хамгийн бага нь 24, хамгийн их нь 96 буюу 2 хуваагаад 4-өөр үржүүллээ. Тэгэхээр 120-ыг 2-т байх нь буюу 240 гэдэг хариу боллоо. За тэгвэл бидний бодлого маань 5050-аас 1683 буюу 3 хуваагдах тоогоо хасаад дахиад 8 хуваагдах 623 тооны нийлбэр хасчаад бид нар 8 ба 3 хуваагдах тооны нийлбэрийг 2 дахин хасчихж байгаа гэсэн үг. Тийм учраас 240-ыг нэмж өгнө. Юу гэсэн үг бол энэ 3 хуваагдах тоонууд дотор нийлбэр дотор 683 дотор энэ 240 манаас агуулгаж байгаа 624 манаас 240 агуулгаж байгаа. Тэгэхээр 240-ийг 2 удаа хасаа өгсөн чинь нэмчээж яах нь үндсэн хариу байна. За ингээд нэмээд тасангууд 2983 буюу манай зөв хариу А хариу байх нэ. За дараагийн бодлогоо цөмөрөө үзье. 30 дугаар бодлого байна. X-1-ээс асах нь x-ийн 4x-ийн куб зэрэг. Үржих нь 1 дээр нэмэх нь x-ийн 5 зэрэг гэсэн бином задгааны x квадратын өмчлөх коэффициентийг олоорой гэж чинь тий. За тэгэхээр цөмөр эндээс авч үзвэл эхлээ шууд 1-р гишүүн бином задгааныхаа томьёо бином задгааны ерөнхий гишүүн томьёог тавхас саж байгаа бох тий. T квадрат нэмэх нь c-ээс k үржих нь a-гийн n-с k үржих нь b-гийн k гэсэн томьёо байгаа. За тэгэхээр эндээс эхний бином задгааныхаа x-ийг агуулсан гишүүнийг x квадратыг агуулсан гишүүнийг олчвол 2 дахь бином задгааныхаа x-ийг агуулгаагүй гишүүнийг үржих гэсэн үг тань тий. Нөгөө үржүүр нь x квадрат гарах гэж байгаа учраас 3 янзаар авч үзэх нэ тий. Эхнийх нь x квадратыг агуулсан гишүүнийг олж болно. Эсвэл 2 дахь задгаанаас x квадратыг агуулсан гишүүнд болно. Эсвэл эхний бином задгаанаас x-ийг дараагийн бином задгаанаас x-ийг агуулсан гишүүнээ олоод үржиж явах болно.
За ингээ эхний бином задраганыхаа x квадратын өмнөх коэффициентийг цөмөрөө олъё. За тэгэхээр бол томьёон дээр 50. За тэгэхээр x t k-д нэмэх нэг тэнцүү c3-аас k үржих нь за эхний гишүүн маань 1 байгаа тий. 1-ийн 3-аас асна k шүү. 3-аас асна k, 6-аас асна k гэж бичиж байгаа шүү. За 3-аас асна k зэрэг үржих нь дараагийн гишүүн маань хасах 4x-ийн k зэрэг болно. Тэгэхээр энэний x-ийн квадратыг агуулсан гишүүн болох гэдэг тий. Тэгэхээр x-ийн квадратыг агуулсан гишүүн болох гэхээр энд ганцхан дүүр хасах 4x-ийн k зэрэг дээр л x агуулж байгаа. Тэгэхээр эндээс k бол 2 гэдгийг бол төвөггүй харж чадж байгаа тий. За тэгвэл тагийнхаа оронд 2-ыг орлуулаад дахин томьёогоо бичиж. Тэгэхээр тэг 2 дээр нэмэх 1-ийг үржих нь c3-аас 2 1-ийн 3-аас асна 2 зэрэг хасах 4-ийн квадрат гэж чинь. Тэгэхээр c3-аас 2 гэдэг чинь 3 1-ийг үржих нь хасах 4-ийн квадрат гэж чинь 16 үрж x квадрат буюу 3-ыг 16-аар үржүүлээд 48x квадрат гэж чинь. За эхний бином гишүүн коэффициентийн задрагааны x-ийг агуулсан гишүүн нь хэд болж байна вэ? 48x квадрат гарч байна тийм ээ. 48x квадрат. За тэгвэл дараагийн бином задраганыхаа ямар гишүүнээр үржих вэ гэсэн асуулт гарч байна шүү дээ. Эхний бином задрагаанаас x квадратыг олчих юм чинь дараагийн бином задрагаанаас бол цөмөөрөө x-гүй буюу x-ийг агуулаагүй буюу суул гишүүнийг олоод үржихсэн тий. Ялгааг бол таах. Тэгэхээр хоёр дахь бином задраганыхаа x-ийг агуулаагүй гишүүний цөмөөрөө олъё. Мөн tk-гийнхаа томьёон дээр өчвөл tk-д нэмэх үржих нь c n гэдэг маань нөгөө одоо энэ 5 зэрэг хэлээд байгаа шүү дээ. 5-ын k зэрэг үржих нь 1-ийн 5-аас асна k зэрэг үржих нь хоёр дахь гишүүн маань x-ийн k зэрэг бол. Тэгэхээр энэ маань x-ийг агуулаагүй гэдэг чинь x-ийн сул тэг зэрэг агуулаагүй гэсэн. Тэгэхээр эндээс k-га тэгтэй тэнцвүүдээ доор нь ойлгож байгаа гэж найдаж чинь тий. За тэгвэл k-гийн хооронд тэгээ 50 бодонгууд c5-аас 0 үржих нь 1-ийн 5-аас 0 зэрэг x-ийн тэг зэрэг гэх юм бол 1 гэдэг тоо гарах нь тий 1. Тэгвэл манай эхний боломж маань 48x квадрат 1-ээр үржүүлвэл 48x квадрат гэсэн гишүүн байж болох нэ x квадратыг агуулсан. За дараагийн тохиолдлыг цамаараа үзье. Хоёр дахь бином задрагаа маань x-ийн квадратыг агуулсан байж болно тий. За тэр дээдлийнхаа томьёон дээр харангуут x-ийн квадрат гэх юм бол k тэнцүү 2 гэдгийг төвөггүй харж чадж байгаа тий. За эндээс c5-аас 2-ыг үржих нь 1-ийн 5-аас 2 зэрэг үржих нь x-ийн квадрат буюу c5-аас 2 чинь болохоор 10 байдаг. Энийг үржих нь 1-ийг үржих нь x квадрат буюу 10x квадрат гарах нь. За тэгэхээр хоёр дахь задраганыхаа x квадратыг агуулсан гишүүнийг олсон юм чинь эхний задраганыхаа x-ийг агуулаагүй гишүүнийг олоод яана гэсэн. Үржих гэсэн. За x-ийг агуулаагүй гишүүн гэхээр x-ийн тэг зэрэг байх гэж найдаж харж чадж байгаа бох тий. Яг л эхний бином задрагаа маань энэ шүү дээ том юм. Тэгэхээр энэ x-ийг агуулаагүй буюу x-ийн зэрэг нь тэг вэ гэсэн. Тэгэхээр k тэг болчихлоо. За тэгэхээр эндээс t дээр нэмэх нь нэг дээр тэг дээр нэмэх нь нэг буюу нэгдүгээр гишүүн нь c0-аас 3-аас 0 1-ийн 3-аас тэг зэрэг үржих нь 4-ийн хасах 4-ийн тэг зэрэг болох. Тэгэхээр c3-аас 0 бол тэг 1-ийн ямар зэрэг 1 ямар ч таны тэг зэрэг 1 гэдгээс үржих маань тэг. Тэгвэл хоёр дахь боломж маань 10x квадратаа нэрж юу 10x квадрат болох нэ. За ингээд эхний боломж маань бол 48x квадрат, дараагийн боломж маань 10x квадрат гарсан тийм ээ. За тэгвэл дараа нь эхний бином задрагаанаас x-ийн 1 зэргийг агуулсан гишүүн болж байна. Тэгэхээр энэ хамгийн их томьёо явах тий. Тэгэхээр x-ийн 1 зэрэг гэдэг чинь энд k-н 1 байд гэдэг төвөггүй харчихж байгаа бох тий. Тэгэхээр t 1 дээр нэмэх нэг тэнцүү c3-аас 1 үржих 1-ийн 3-аас 1 зэрэг 4 хасах 4-ийн x зэрэг бол. Тэгэхээр c3-аас 1 гэдэг бол 3 үржих нь 1 хасах 4-ийн хасах 4 x-ийн 1 зэрэг чинь хасах 4x ингээ үржингүүт 12x гэж хасах 12x. За тэгвэл би дараагийн бином задрагаанаас бас мөн x-ийн 1 зэрэг x-ийг агуулсан гишүүн болоход бас t-г 1 гэдгийг төвөггүй арчиж байгаа бох тийм ээ k-га. За эндээс t 1 дээр нэмэх нь 1 буюу c5-аас 1-ийг үржих нь 1-ийн 5-аас 1 зэрэг үржих нь x-ийн 1 зэрэг болдог. За эндээс үзэх юм бол x-ийн 1 зэргийг агуулсан гишүүн бол 5x бол таах. За тэгэхээр 12 хасгаар 2x-ийг 5x үржихээс хасах 60x квадрат гарч байна. За тэгэхээр энэ бином задрагаанд 3 янзын x-ийн квадратыг агуулсан задрагаа байна тий. 48x квадрат, 10x квадрат, хасах 60x квадрат. За эдгээрийн хооронд нь яах нь нэмвэл бидний хариу гарна. Тэгэхээр 48x дээр 10x квадратыг нэмээд хасах 60x квадратыг хүмүл хасах 2x квадрат буюу x квадратын өмнөх коэффициентийг олох гэсэн. Тэгэхээр x квадратын өмнөх коэффициент маань хасах 2 гарах. Тэгэхээр манай хариу мөн А хариу зүг байх нэ. За дараагийн бодлогоо үзье.
34 орлого байгаа. Интеграл y-ийн 2x-ийг хуваах нь x-дээс асах нь 1-тэй x гэсэн интегралыг бодох нэ. За цөмөрө бодлтыг харъя. За x-ийг a гэж цөмөрө орлуулчихъя. Интегралыг орлуулах арга үзсэн тийм ээ. За тэгвэл 2 талаас нь уламжлал авч x-ийг уламжлал x юугаар уламжлсан dx мөн a-гаас уламжлал авахаар 1 буюу юугаар уламжлсан dA. Тэгэхээр d x-ийг үржих нь dx-ийн оронд dA гэж орлуулах нэ. За тэгвэл манай интеграл маань y-ийн 2x зэргийг хуваах нь x-ээс асах нь dx байгаа тийм ээ. За яаж байгаа энэ dx-ийг багш нь мартсан байх шиг байна тийм ээ. За энийг засчих. dx тийм ээ. За дахиад бодлоо. За орлуулга хий гэсэн тийм. Тэгэхээр y-ийн 2x-ийг хуваах нь x-ээс асах нэгийг dx гэсэн интегралыг бодох чинь тийм. Тэгэхээр y-ийн 2x зэрэг гэдэг маань юу гэсэн үг? x-ийг үржих нь x гэсэн үг тийм ээ. Тэгэхээр нэг x маань бол a гэж орлуулад үлдсэн x-ийг үржих нь dx-ийг dA гэж орлуулчих. Тэгвэл x-ийн оронд a-гаа бичвэл a-г хуваах нь нэгээс асах нь a-гаас асах нь нэгийн интеграл болчих тийм ээ. За үүнийхээ интегралынхаа дээр a-гаада нэгийг хасаад нэмээд өгч. Юу гэсэн үг вэ? Доор хүртүрт байгаа тань адилхан хуваарт байгаа тань адилхан болох гэж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр a-гаас асах нэгийг a-гаас асах нэг тавихаар нэг гарна. Харин үлдсэн нэгийг нэмэх нэгийг бол хувааж чадахгүй ингээд үлдэгдэл болох юм. За ингээд нэг дээр нэмэх нь нэгийг хуваах нь a-гаас асах нь нэгээс интеграл авах боллоо. За тэгэхээр нийлбэр ялгарын интегралыг бол тус үрээс нь авдаг тийм ээ. За тус үрээс нь авъя. Тэгэхээр интеграл dA нэмэх нь нэгийг хуваах нь a-гаас асах нь 1 dA боллоо. За тэгэхээр интеграл гэдэг маань нэгийн интеграл гэсэн үг шүү дээ тийм ээ. Нэгийн интеграл маань бол a болох нь харин нэгийг хуваах нь a-гаас асах нэгийн интеграл гэдэг маань та бүхэн томьёогоор мэднэ тийм. ln буюу натурал логарифм модуль дотор x-ээс a-гаас асах нэгийн интеграл байх нэ. За ингээ хариугаа эргүүлээд x-ээс цөмөрөө орлуулна. a-гийн хооронд x гэж орлуулсан шүү дээ цөмөрөө. Тэгэхээр a-гийн хооронд x-ийг орлуулангууд x дээр нэмэх нь натурал логарифм модуль дотор y-гийн x-ээс асах нь 1 модулаа хаалаа нэмэх нь c буюу манай интеграл маань болохоор яах нь c хариу зөв байх нэ. За ингээд 3 онооны эхний 3 бодлогын танилцууллаа. Тэгээд дараагийн хичээл дээр үргэлжлүүлээд цөмөрөө 3 онооныхоо бодлогоо бодоод дуусгая. За дуурайгаад цөмөрөө b баримттай бодгоо яах нь мартав зэ.